Яагаад төрсний дараах эхний өдрүүдэд хүүхэд тайван байдаг боловч сарын дараа хашгирч үйлж тайван байдал нь алдагдаж эхэлдэг вэ? Шин төрсөн хүүхдүүдэд санаа зовох шалтгаан бий. Эдгээр нь бие засах, колик юм. Хүүхдийн хоол боловсруулах систем анхны 7 хоногт өөрчлөгддөг. Нөлөөлөх хүчин зүйлс бий. Энэ нь микрофлораас өөршиж буй явдал юм. Утсан дотор хүүхэд ээжээсээ тэжээл авдаг байсан. Төрсний дараа микроорганизмууд сууршиж, дискомфорт үүсгэж болно. Мөн мэдрэлийн системийн боловсрч гүйцэх явц явагддаг. Хүүхэд дутагдaltaй мэдрэлийн системтэй төрдөг. Шинэ нөхцөлд дасан зохицох хугацаа шаардлагатай. Мөн хүүхдийг бие засахад суралцуулах явц явагддаг. Төрсний дараа хүүхэд зөв түжиж, бие засах чадваргүй байдаг бөгөөд энэ ур чадварыг эзэмших шаардлагатай. Эдгээр нь ихсэх, бие засахад хүндрэлийн улмаас гидс өвтгөхөд хүргэдэг. Хүүхэд уйлах, улаан болох, тужих, гэхдээ бие засахгүй байх гидс нь хөөх шинж тэмдэг илэрч болно. Хүүхдийн амьдралын 2-р, 3-р 7 хоногт хамгийн идэвхтэй болж 1 цагаас 2 сарын дараа горгилд хүрдэг. Урт уйлах, хүчлэх, хахах. Энэ нь насны онцлог бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд 3 сарын дараа ярилдаг. Энэ насанд хүүхдэд колик эсвэл ягаан уйлах шинж тэмдэг илэрч болно. Энэ нь гинет эхэлж, гинет зогсдог. Хүүхдийг тайвшруулах боломжгүй бөгөөд та юу ч хийсэн уйлахаа зогсоохгүй. Уйлах хүүхэд үнэхээр их өвдөж байгаа мэт харагддаг. Энэ нь өдөрт 5 цаг хүртэл үргэлжилж, бүр их хугацаа шаардагдах боломжтой. Гэхдээ дунджаар 3 цагийн дотор зогсдог. Ихэвчлэн өдөрт 2 дугаар хагас. Уйлах зогссны дараа хүүхэд бүрэн эрүүл сэтгэл хангалуун мэт харагддаг бөгөөд ядуу ядарсан эцэг эхээс ялгаатай. Энэ нь чухал юм. Эдгээр нь хүүхдэд хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь эмгэг биш. Та ямар нэгэн зүйл буруу хийж байгаа шалтгаан биш юм. Хүүхдэд шинэ нөхцөлд дасахад цаг хугацаа өгч төвчээртэй байгаарай.